Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За энэ Facebook сайт давхар явуучих байна те. За өнөөдрийнхөө зочинтой лайваараа бас нэгэн сонирхолтой коучийг орьсон байгаа. За манай Руна коуч мань бол Чех улсаас оролцож байгаа. За тэгээд Руна коуч мань бол үзэгдэж харагдахын visibility coach бас trauma coach-оор топ коучing академиг нь 2024 он төгссөн. За тэгээд Руна коучтойгоо бид бол урд нас нэг лайв хийжсэн. Enjoy your life сэдвийн дор дээр лайв хийжсэн. Тэгээд өнөөдөр Руна коучигаа урьддаг нь болохоор өөрийнх нь яг нишээр нь буюу өөрийнх нь чиглэлээр бид ярилцахыг хүссэн юм аа. За тэгээ юуны түрүүнд би өөрийгөө товчхон танилцуулаад намайг Бямба гэдэг. Та бүхэнтэйгээ би Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Би Америк нэгдсэн улсад ирээд 20 гаруй жил амьдарч байгаа. Санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй. Тэгээ Америк нэгдсэн улсад ирээд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. За тэгээ 2024 онд Народ Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coaching Academy Midlife Empowerment Coach-оор төгссөн коуч school байна. За тэгээд өнөөдөр бид рүүнуудтайгаа ярьдаг сэдэв маань бас их сонирхолтой сэдэв байгаа. Үзэгдэх тэгээд тэнцүү орлого гэсэн байгаа. Их сонирхолтой. Тэгээд энэ талаараа ихтэй одоо ингээд ярья. Тэгээд Руна коуч минь одоо өөрийгөө танилцуулаад тэгээд хоёлаа ярих сэдвээр орё. Баярлалаа Руна. За урилга тавьсан Бямба коучтай маш их баярлалаа. За тэгээд намайг танихгүй байгаас өөрийгөө бас нэмж одоо танилцуулъя. Миний үндсэн мэргэжил бол уламжлалт хамгаалах ухааны хэмжээ мэргэжилтэй. Ийм хүн ингээд тэг коуч ингээд мэргэжлэр ингээд суралтаад аль хэдийн ингээд төгсөөд бас ингээд одоо бас хуваараа ингээд бас коучинг хүмүүстэй өгөөд ингээд явж байгаа. За тэгээд бас уламжлалтын чиглэлээр бас имжилгээ явуулдаг. Тэгээд Чех улстай бол бас нөгөө full time одоо тийм ажил эрхэлдэг байгаа. За тэгээд энэний хажуугаар би бас нөгөө өөрийнхөө хоббигоор өөрийнхөө сурын мэдээ гэсэн тэр чин хүслээрээ ингээд топ коучing академид элсэж ороод тэгээд ингээд коуч болсон байгаа. За тэгээд би өөрөө бас нөгөө дугуй сонирхдаг. Тэгээд Чех улстай бас хэд хэдэн дугуйн аялал зохион байгуулж ирсэн. За тэгээд энүүгээрээ бас үзэгдэж харагдаад Чех улстай бас ингээд тодорхой хэмжээний бас танигдаад явсан байгаа. За тэгээд ийм зүйлүүдийг бас ингээд хийжээ. Тэгээд миний одоо яагаад visibility энэ хувийн брэндээ бүтээх дээрээс нь trauma coach-ийг сонгосон бэ гэхээр миний бас нөгөө нэг одоо туусан зүйл байсан л да, энэ нөгөө давж гарсан зүйл те. Одоо би одоо яг ингээл бэлгэцийн өмнө ингээл одоо сандралгүй ч гэдэм өөртөө ихтгэлтэй ингэж ярьдаг тийм хүн байгаагүй. Өөрийгөө маш их голдог энэ царай зүсийн хувьд ч тэр дээрээс нь нөгөө нэг өөрийнхөө хийж чадж байгаа зүйл дээр өөрийгөө шүүмжилдэг ч юм уу те. Ингээд өөртөө нэг дэндүү нэг өндөр бослого тавьчаад тэрэндээ хүрч чадахгүй болохоор ингээд өөрийгөө жоохон буруутгадаг. Тэгээ би сайн охин байх хэрэгтэй, би сайн ээж байх хэрэгтэй гэж өөрийгөө тэгж дэндүү ингэж одоо сэтгэл зүйн хувьд бас ингэж айгүй зодож шийдэгдэг тийм хүн байсан. Тэгээд ер нь энэ бол бас бидний нөгөө бага насны энэ траума гэдэг зүйлтэй холбоотой байд юм байна. Тэгээ бидний өөрийгөө голоод идэг. Тэгээ энэ ичид нуугдаад бусдын өмнө бас ингэж өөрийгөө илэрхийлж гарч ирээд бусдад нөлөөлж чадахгүй байдаг нь болохоор бидний бага наснд бас тэр одоо нэг эвгүй мэдрэмж одоо бидний биед гацсан байд юм аа. За тэгээд энийг ингээд давж гарч болдсон байна гэсэн одоо тэр одоо зүйлийг өөр дээрх амьдрал дээр бас өөр дээр хэрэгжүүлээ. Тэгээд өөрийгөө таньж мэдээд ингэж одоо гарсан болохоор бусдаа бас энэ талаараа ингээд зааж өгөө, үзэгдэж харагдахад нь туслая гэсэн үүднээс ингээд коуч мэргэжлээ олж авсан юм аа. За баярлалаа. Тэгээд би ч гэсэн бас одоо жилийн өмнө би багштайгаа жил гарны өмнө уулзаад анх тэгж хичээлдэн суугаад одоо миний туршлага дээр бол тэгээ одоо яг бодож байхад одоо жилийн өмнө анхныхаа одоо нөгөө лайв видеог энэ Facebook дээр цацаж ийсэн. Тэр бол миний хувьд бол бараг ингээд бараг аимшигтай тийм мэдрэмж байсан. Үннийг гэдгээд анхныхаа видеог цацгаад бол ингээд би тэр видеоны дараа бол одоо юу ярьснаач бараг санахгүй ингээд бараг салгадаад унахж байгаа тийм мэдрэмж төржөөс яагаад гэвэл хизээч бол гэж тэр тусмаа юм олны өмнө гарч байгаагүй. За одоо энэ Facebook-ийг ашиглаад бараг 10 хэдэн жил болсон мөртлөө зүгээр нэг ой дотныхаа хэдэн хүмүүстэй найзууд энэ дээр ерөөсөө Facebook дээр идэвхтэй байж байгаа учраас энэ бол миний хувьд бол айгу тийм шин соргог зүйл байсан. Тэгээ яг ингээ олны өмнө гараад үдэгдэж харагдана гэдэг бол ерөөсөө миний одоо
comfort zone одоо тэр юунд одоо бараг нэг үгсийн санд байхгүй гэдэг шиг тийм хэцүү зүйл байсан. Тэгээ тэрнийгээ давж тулаад. Тэгээ тэрнийгээ давж тулахынхаа тулд би үнэхээр багшийнхаа коучийнхээ хүчээр одоо тэнийг давж туулж одоо өнөөдрийн төвшөнд бас ингээд хүмүүстэй ярилцах. За тэгээд ярилцаа зогсохгүй бас ингэж үзэгдэж харагдаж ярьснараа бас бусдад зөвшөөрөл өгдөг юм байна. Бусдад боломж өгдөг юм байна гэдгийг ойлгож явж байгаа хүний хувьд бол үзэгдэж харагдах бол айгүй чухал байна. Тэгээ Руна коуч миний өөрөө хэллээ те. Би өөрөө ийм байсан учраас би ийм үзэгдэж харагдахыг одоо те энэ коучор ингээд ниш буюу одоо нарийн мэргэжлэр сурсан ингээд. За тэгээ бидний өнөөдрийн сэдв бол үзэгдэх тэнцүү орлого гэсэн байгаа. Энэ бол айгүй чухал байгаа. Би одоо сая хэд хоногийн өмнө одоо мөнгөний коучтэйгээ заяа коучтэйгээ ярилцсан. Тэгээ яагаад мөнгөний коуч одоо тий энэ санхүү одоо бидний энэ одоо амьдралд айгүй чухал юм бэ? Одоо би санхүү гэдэг ерөөсөө мөнгө одоо тэгээ чухал юм бэ гэдгийг ярилцаад энэтэй чинь буцаад яг нэгт холбоотой зүйл чинь одоо энэ орчин цагт бол үзэгдэж харагдах гэдэг зүйл айгүй чухал очиад байна. Тэгэхээр Руна коуч нь одоо энийг одоо visibility coach хүний хувьд бол юу гэж тайлбарламаар байна. Тэгээд энэ бол яг бид бүхний амьдрал айгу одоо тий бас яг одоо цаг үед бол одоо айгу шин мөртлөө айгу чухал зүйл очиод байна. Баярлалаа. За маш гоё асуулт байна. Айгу сонирхолтой. Тэгээ хүмүүс яхаа нэг өөрөө бас ингээд үзэгдэж харагдах те бусад танигдах эмэгтэй хүмүүс чинь нэг өөрийгөө нэг магтуулах те ингээд бүр амжилтанд хүрэх те орлоготой болох хүсээд байдаг. Тэгсэн хэрнээ нэг үзэгдэх гэдэг одоо бусдад ингэж өөрийгөө харуулна гэдэг чинь өөрийгөө зарж байгаагийн бас нэг хилдрэл байдаг. Тэгээд энийг нэг хийж чадахгүй ингээд нуугдаад ахаараа тэр орлого гэдэг зүйлээсээ ингэж өөрийгөө баг багаар ингэж хойш нь түлхэж идэм аа. Тэгэхээр ингээд би өөрөө нэг үзэгдэж харагдах одоо тэр багшийнхаа нэг үзэгдэж харагдах тийм сургалтанд сууж исэн. Тэгээ тэр үед бол ингээл одоо өөрийнхөө тэр одоо гацаад байсан болохгүй байсан зүйлээ ингээ олж харчаад ингээ эдгээсэн болохоор ингээ бусдын өмнө гараад би чинь чадж байгаа юм байна, би болох юм байна гэд нэг юм одоо итгэл төрж ирээ. Тэгээд энийг болов шууд ингээд яг би өөрөө коуч болно гэж зорж исэн. Гэхдээ бол нэг хэсэг хугацааны дараа би нэг коуч болъё. Гэхдээ би энэ сургалтынхаа одоо юу гэдэг үр дүнг нь гарах хэрэгтэй юм байна гэсэн нэг тийм бодол орж ирээд тэгээд ингээд шууд нэг групп нээгээд тэр нь болохоор миний дугуйн групп. Тэгээд дугуйн групп нээгээд дотор нь ингээд би бүр өөрөө лайв шууд ингээд хийгээд тэгээ өөрийгөө танилцуулаа. Тэгээд ингээд хүмүүст өөрийгөө таниулж исэн. Тэгээд ингээд яхад бол хүүшээ би энийг хийгээд чадчихлаа штэ гэсэн нэг тийм бас урам зориг авдаг. Дээрээс нэг хүмүүст айгүй гоё тийм одоо магтаал таашаалын үг ингэж хэлж идэг. Өө чи ямар мундаг юм бэ? Яаж ингэж тэгээ бусдын өмнө ингэж ийл гарч чадж байгаа юм ч гэдэм эсвэл нэг ийм одоо дугуйн аялал зохион байгуулж гаад бидний хувьд бол айхгүй тийм гоё зүйл байна. Ингээд бид нар ингээд олон жил ингээд ийм дугуйн клубтэй болъё бас ингээд дугуйгаар аялье гэж бодож исэн боловч бид нар энийг хийж чадаагүй. Чи яагаад энийг хийж чадсан бэ гэдэг ч юм уу те нэг ийм хүмүүс асуулт тавьж ирсэн л да. Тэгэхээр би коучтай ажилладаг. Мара Томсон гэдэг багш маань байд юм аа. Би ингээд коучтай ажилладаг учраас надад тэгээ тэр сургалтнаас олж авсан мэдсэн сурсан зүйл байгаа. Тэрийгээ би ингээд хэрэгжүүлж авд юм аа. Тэгээ тэрэн дээрээс нь зогсохгүй ингээд тэр аялын зохио байгуулна гэдэг бол ингээд бас эмэгтэй хүний хувьд бол ингээд одоо бас тийм одоо төсвөр төвчээр одоо тийм зүйл шаардсан. Тэгэл бас л нэг би сурсан мэдсэн зүйлээ бас л тэн дээр ингээ хэрэгжүүлж байсан байхгүй. Тэгэхээр энэ үнэхээр боломжтой байна, болт юм байна. Тэрүүгээрээ би бас нэг өөрөө нэг уламжлалтын чиглэлээр ингээд одоо юу гэдэг энэчээ бас нэг үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгээд бол би яг үзэгдэж харагцсанараа бас энэ чинь уламжлалтын эмч хүн юм байна. Тэ одоо ингээд нуруу нүвддэг ч юм уу тэ энэ одоо ямар нэгэн байдлаар хүмүүс ч би энэ нүвдөөд ирэнгүүт ингээд эмч хүн юм чинь ингээд нэг намайг таниад мэдээд ирж штэ. Тэнгүүтээ ингээд чамд хандаад үзэн шиг юм уу те нэг ийм ихтгэл найдвар ингэж төрүүлдэг ийм зүйлээд. Тэгэхээр ингээд бид нар үзэгдэж харагцсанараа энэ орлого гэдэг зүйлийг одоо олж авч идэм юм а. Бид нар ингээд үзэгдэж харагдсан л бол ямар нэгэн байдлаар надад нэг чадвар байвал тэрийг ингээд зарч одоо тэг эвтэйхэн нэг хүнд ингээд өөрийгөө ингээд танилцуулаа тий ингээд өөрийнхөө одоо юу чадварыг ингээд харуулаа ч гэдэм үү тэрүүгээрээ ингээд бас орлогоо бүтээх боломжтой байд юм а. За миний хувьд бол би орлого байтугай тий одоо энэ нэмэлт орлого гэдэг зүйл баг миний үгсийн санд байгаагүй зүйл. Тэгээ би ингээд нөгөө одоо юу гэдэг өмнө амьдарч исэн амьдрал шигээл ингээд цалингаас цалингийн хооронд амьдрах хэрэгтэй ч гэдэг юм. Нэг л ийм л ухтуунтай ингээд манай гэр бүлд ч гэсэн тэр нэг ийм ажил хийж ижил тэгээ нэг цагаа ингээд одоо юу гэдэг нэг 8 цаг зарцуулж иж би мөнгө олох хэрэгтэй ч гэдэг юм нэг ийм
нэг одоо ойлголттой тэрүүгээрээ л би ингээл явж исэн. Тэгээд би өөрөө нөгөө single age хүний хувьд бол надад орлого гэдэг зүйл тэгээ энэ нэмэлт орлого гэдэг зүйл маш хэрэгтэй байсан. Тэгээ хүүхдээ бас өсгөж хүмүүжүүлэн ээж хүний хувьд их хүний хувьд бол энэ орлого гэдэг зүйл маш хэрэгтэй. Дээрээс нь нөгөө хүүхдээ өсгөнгөө хажуугаар нь одоо хүмүүс чинь ингээд нэмэлт орлого олох ч гэдэг юм уу те. Нөгөө нэг юм одоо юу гэдэг хүүхдээ авч уунгаа хүүхдээ өсгөнгөө нэг ээж хүмүүс чинь нэг гэрээсээ нэг орлого хийх гээл те. Ингээл одоо маш одоо нөхрөө бас дэмжмээр байдаг ч гэдэг юм уу те. Нэг ийм орлого юм зүйлүүд байгаа. Тэгэхээр ингээд зүгээр нэг ингээд хүүхс ингээд маш хурдан хагацтай өөрийгөө таниулснараа ингээд богино хугацаанд энэ зүйлийг олж авах боломжтой байдаг. Дээрээс нь би өөрийгөө бас чадварыг зарах боломжтой байд юм аа. Тэгэхээр та үзэгдэж харагдахаасаа ичээд байгаа бол энэ бол бас одоо би саяхан нөгөө үзэгдэж харагдахаас яагаад айдаг вэ гэсэн бас онлайн одоо үнэгүй вебинар хийсэн байгаа. Хэрвээ та бас тэрийг үзэхийг хүсэх юм бол би групп нэмээд ингээд үзүүлж болно. Тэгээ тэнцэнээс бас тэр ойлголтыг авч болно. За дээрээс нь би одоо удахгүй улаан нүрээрээ орлогоо нэмэгдүүлэх гэсэн бадмаг хөвчтэйг хамтарсан ийм сургууль зохион байгуулах гэж байгаа. За энэ дээр бол яг л нөгөө өөрийнхөө энэ улаан нүрээр ингэж орлогоо бүтээхийг хүсэж байгаа тий. Өөрийн хувийн одоо тэр бизнесийг эхлүүлэх гэж зориод байгаа тэр хүмүүсээ болохоор энэ яг хувийн брэндээ бүтээн гэдэг зүйл бол ингээд маш амархан ингэж одоо орлогыг ингээд өөртөө татах боломжтой байдаг. Тэгэхээр ингээд гэрээсээ хийж болох энэ зүйлийг бас бид нар ингээд хийж сурах цаг мөч дээрээс нэг орчин цаг үетэйгээ бас хөлж нийлүүлж алхах нь бас ингээд зайлшгүй бидэнд ингээд хэрэгцээтэй байгаа зүйл байгаа маа. Тэгэхээр ингээд бид нар хүсэж байгаа оловч хийж чадахгүй байна. Гэхдээ энэ хийж чадахгүй байгаа зүйл дээр чинь бас учир шалтгаан байж магадгүй. Тэгэхээр ингээд бас ингээд над дээр ороод ирэх юм бол би тэр учир шалтгааны ийм болохоор ингээд одоо тий та ингээд өөрөө гатаад байна. Тий өөрийнхөө одоо яагаад ч царайнаас хичээж нуугдаад байдیں۔ Тэр зүйлийг ингээд бас хилээд өгөх боломжтой. Дээрээс нь одоо орчин цаг үед яг нөгөө фэйсбүүкээр одоо манай монгол хүмүүс чинь фэйсбүүк айгүй хэрэгэлдэг. Тэгэхээр ингээд нөгөө рил гэдэг зүйлийг ингээд айгүй ингээд бусдад одоо рилийг одоо бүтээгээд тэгээ тэрүүгээрээ ингээд танигдах боломж айгүй их гарч ирчихжээ. Тэгэхээр ингээд бас тэр өөрийнхөө одоо энэ маргааш эхлэх гэж байгаа энэ 3 хоногийн хөтөлбөр байгаа. Тэгээ Монголын 8 цагаас ингээд 3 хоног ийм одоо хаалттай групп нээгээд тэрэн дотроо ингээд хүмүүсээ оруулаад тэгээд тус бүрд нь ингээд асуудлыг олж хараад тэн дээрээ ингээд коучинг бүр ийм одоо амьд коучинг зөвлөгөө өгөх боломжтой юм байдаг. Тэгэхээр та олон төрлийн хүмүүс орж ирэх шүү дээ. Бид нар чинь ингээл хамт нэг дор амьдарч байгаагүй ингээл олон гаршиндээ олон төрлийн одоо юу гэдэг хүсэлтэй тий тэр хүсэлтэнд тааруулсан тий нэг тийм одоо тэр бизнесийг эхлүүлэх гэсэн нэг тэр зүйлийг бид нар ингээд хилээд заагаад өгчих юм а. Тэгэхээр ингээд бит хоёрын бас сургалтын дээр ороод ирэх юм бол илүү тэр гүнзгий тэрийг яаж хийх юм эсвэл би одоо бусдад танихдаа юу энэ дээр би анхаарч одоо ямар үйлдэл хийх юм гэдгийг бид нар бас ингээд бадман коучтой хоёрын хувьд ингээд хэлж өгөх боломжтой юм а. Тэгэхээр та үнэхээр орлого гэдэг зүйлийг хүсэж байгаа бол та үзэгдэж харагд. Тэгэл энийгээ ингээд тууштай хийгээд ах тусам та энэ зүйлийг ингээд одоо бүр ингээд айгу кайфтай зүйл ингээд рил хийгээд миний бүр ингээд хобби гэл би хэдэн цагаас чамаагүй ингээд рил хийгээд суух тийм хоббитай. Гэтэ одоо нөгөө нэг жоохон нэг гарт ороод дадлахшаад ирчингүүд нэг богинохон хугацаанд ингээд рил ингээд хийчдэг те ингээд дадлах ингээд сууд юм. Тэгэхээр та нар маань шууд ингээд төгс төвлөрийн бас синдром бүх одоо зүйл гой байх хэвээр би өөрөө одоо нэг юу гэдэг нүдэндээ давхраа хийлгчээд жоохон нэг турчхаад гэдэг юм уу те нэг жоох өөрийгөө нэг чадвартай болгочоод би танигдъя гэж одоо хүмүүс бодоод байдаг. Гэхдээ бол яг одоо байгаа цаг дээр бид нар төвлөрөх хэрэгтэй юм аа. Танд байгаа чадвар байгаа. Гэхдээ та энийг ерөөсөө ингээд өөрөө чадвар гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Тэгэхээр танд тэр чадварыг би одоо юу гэдэг хэлж заагаад ингээд өгөх боломжтой. Тэгэхээр тэр сургалтын дээр бас илүү дэлгэрэнгүй ярих баха. Тэгээд энэ асуултыг асуусан Бямбок коучтой бас маш их Баярлалаа Рүүна коуч. За маш гайхалтай сургалт болох гэж. За энийг бүр дэлгэрэнгүй бас жоохон задлж цаашаа ярина. Тэгээ би сая Рүүна коуч маань бол их олон зүйлийг базаа хэлчихлээ. Тэгээ би бас энийг бас нэг жоохон ингээд секшнээр нь яагаад гэ. За хамгийн түрүүнд бол Рүүна коуч маань яагаад одоо тий үзэгдэж харагдах нишээр одоо ингээд сурах болсон бэ гэхээр өөрөө эхлээд багштайгаа уулзраад тий дарга томсон багштайгаа уулзраад юу чиглүүлэг аваад коучинг чиглүүлэг аваад үдэгдэж харагдаж эхэлсэн байна. Тэрнийг бол дугуун спортынхаа группээ нэгэд гисэн гэж штэ. Тэгээ харагдаад эхлэх чинь энэ зүйл чинь ерөөсөө багш нараас хэлдэг тий баг зүйлийг хийж байгаа хүн том зүйлийг хийх болцоотой гэж. Тэгэхээр ерөөсөө эхлээд багаас эхлээд манайхан ч ингэж ерөөсөө бид бүхэн чинь ингээд
хүмүүс харуулахдаа ерөөсө дандаа тэр орой дээр гацсан амжилтаа бүтээсэн уулын орой дээр нөгөө туг хатгасныгаа л их үзүүлдэг харуудаг юм байна. Тэр туг хатгал тэр уул руу авирж явах хооронд хичнээн унаж боссон тий яг амьдрал дээр юу болсон хүчний цаадлыг бол нэг их ер нь бол мэдээд байдаггүй. За тэгээ би энийг бол яг би багштайгаа бас уулзраад бүх коучуд маань бол энийг болоод яг мэдэрч байгаа. Бид нар ингээд одоо суралцаж яваад тэрнийгээ яг үйлдэл болгож гаргаж байгаа. Тэгээ үйлдэл болгож одоо Руна коуч мань тэрж амжилттай өдөгдөж харагдсан ерөөсөө гол зүйл нь бол сурсан зүйлээ яг үйлдэл болгож хийсэн байна. Тэрнийг бол коучуд бол ингэж үйлдэл болгож хийлэгдэг. За тэгээ хийгээд ирэнгүүт дараа дараагийн болж гинэ гэсэн тэр итгэл үнэмшил бас найдвар авч штэ тий. Эн чинь ингээ хийгээд ивэл бас болох юм байна. Цаашаага үр дүн гарах юм байна гэд. За тэгээд одоо бүр коучерээс сурсан байна тий. Коучерээс ороод бусад одоо надтай адилхан юм асуудалтай байгаа хүндээс туслая. За тэгээ үнэхээр бол орлого гэдэг энэ бол айгүй чухал байгаамаа. Үзэгдэж харагдаж байгаа яг энэ орчин цаг үед бид нар хөл нийлүүлэхийн тулд үнэхээр л бид хэд одоо үзэгдэж харагдах хэрэгтэй байна. За үнэхээр л одоо бас цаг үетэйгээ таарсан та нар ажиглаж байгаа бол ингээд онлайны худалдаанууд одоо ерөөсөө айгүй сайн явдаг болсон байна тий. Одоо энэ бүх юм чи одоо онлайнаар яг заавалчгүй нэг том спейс ч одоо юу гэдгийг ирэнтлээд хуучны тэр нөгөө юугаар ингээд дэлгүүр мэлгүүр бариад авах зардал авах шаардлагагүйгээр гэрээсээ худалдаа үйлчлэгээ хийгээд орлого олоод явах бүрэн болцоо энэ одоо цаг үед чинь бий болчихсон байна. Ингийн тул хамгийн чухал зүйл бол өөрийгөө бусдад таниулж үзэгдэж харагдах. За тэр нэг одоо бас нэг юм айдснаасаа тэр бакснасаа гарах хэрэгтэй байдаг юм байна гэдгийг тайлбарлаж хэллээ. Тэгээд Руна коучтой маш баярлалаа. Тэгээ Руна коуч маань Бадман коучтой зөв одоо маш гайхамшигтай бас коуч байгаа. Манай бид бүхний бас мунлайлагч тэргүүлэгч коуч. Тэгээ хоёулаа хамтарч ингэж гоё улаан нүрээр гэдэг чинь их гоё сонирхолтой сэдвээр ингээ 3 хоногийн сургууль маргааш эхлэж байгаа. За энд бол би нэлээд олон хүмүүс ер нь зөвхөн бизнес биш ер нь бас хүн болж төрсөн одоо бид бүхэн ч бас өөрийгөө таниад өөрлөгөө өнгөх бас айгүй хэрэгтэй байдаг юм байна. Тэрний тулд бас ингэж өөрийгөө бас нэг дадлах юм гэж одоо бид бүхэн ярьдаг штэ. Тим үйлдэл хийхэд бас энэ зүйл чинь айгүй түлхэж болдгийм байна. За тэгээд мэдээж коучтэй буюу одоо мэрэгжлийн хүнтэй ажилласны ашиг тус бол нэрэ маш хурдан хугацаанд үр дүн гаргадгийн байна гэдгийг бол аюулгүй олон жишээн дээр ингэж бид нар бол баг ингээд факттай баримттай гаргаж ирж байгаа. Тэгэд Руна коучтой маш их баярлалаа. Тэгээ би Руна коучсаа бас нэг одоо тий visibility коучийн хувьд бол за одоо яг одоо тий сая recent талаар бас хэлбэлээ. Одоо үнэхээр recent одоо тухайд одоо үед одоо ингэ мод нь орж байгаа гэдэг чинь ингээ хүмүүс ч бас урт юм үзэхгүй ингээ богино юм үздэг болсон байна. Тэгээд сургалтын дээр тий одоо энэ бүгдүүдээ ингээд заагаад та хоёр маань ингээд чиглүүлэг өгөөд явах уу одоо сургалтынхын талаас бас жоохон юу авах гэдэг шүү дээ. Тэр сургалт маань бас яг тийм юугаар явах вэ? Ямар форматаар явах вэ гэж бас жоохон лавшруулаад асуугаад байгаа. Баярлалаа Руна коуч. За маш их баярлалаа. Маш гоё зэгтээ ингээд дараалалд оруулж өглөө. За тэгээд сургалтанд бол ийм Facebook групп үүсгэж байгаа. За тэр Facebook групп үүсгээд одоо төлбөр төлсөн хүмүүсээ тэр групп руу оруулаад Zoom гэсэн аппликейшн дээр ингээд заагдах юм бит хоёрын хичээл. За тэгээд тэн дээрээ бид нар ингээд BB-нтэйгээ одоо танилцаад ямар зорилготой орж ирсэн ч гэдэг юм уу те тэр зорилгын талаар ингээд зорилгоо тавьчих юм бол бид нар нөгөө нэг ямар зорилготой гэдгийг хүн болгон дээр ингээд харчих юм бол тэр зорилгот нь хүрэх одоо тэр алхмыг нь одоо зааж өгөх юм. Тэгэхээр ингээд нэг ийм амьдын харьцаатай бас нөгөө нэг зарим хүмүүс бас нөгөө үзэгдэж харах тийм айцтай бас нөгөө нэг сургалтанд орж ирэхтэй хүртэл ингээд одоо нөгөө камера нээдэггүй дээрээс нь нөгөө нэг жоохон одоо фильтр ашигладаг тийм хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд тэр жижигхэн тэр одоо аюулгүй тийм орчин байгаа байхгүй. Ингээд нэг нэгээ бас ингээд шүүмжлээд авахгүй тэрэн чинь бас ингээд дүрм зохион одоо ингээд нэг нэгээ шүүмжлэхгүй нэг эерэг одоо тийм уур амьсгалтай байх хэвээр тэгээ нэг дүрм зохиогоод тэнднийхээ дагуу бид нар ингээд тэр сургалтаа хийн. За тэгээд сургалт бол 3 хоног үргэлжлэнэ. Яг 3 хоног үргэлжлэхдээ бол яг Монголын цагаар 8 цаг болгонд 3 хоног үргэлжлэх байна. За тэгээ хэрвээ та тэр Zoom аппликейшндаа ингээд орч чадахгүй ямар нэгэн ажил гарах юм бол тэр хичээл ингээд хадгалагдаад үлдчих юм. За тэгээд хадгалагдаад үлчингүүд би нэг иймэрхүү юм одоо хийх юм байна гэж мэдээд авчингуудаа тэрийг ингээд үйлдэл болгож хэрэгжүүлэх юм. За тэгээд тэр групптэй ингээд дадлаг хийгээд тэг ингээд өөрийнхөө одоо хөрсөн суулгаж өгнө. Тэг сурч мэдсэн зүйлээ. Тэгээд ийм одоо коучинг гэдэг бол маш ийм одоо практик явагддаг ерөөсө дандаа ингээд онл заагаад авахгүй бид нар ингээд бит хоёр бол ингээд практик хийхийг ингээд ийм практик хий одоо ийм үйлдэл хий гэдэг тэрийг нь бол хилээд бүр ингээд заагаад өгчнө. Тэгээд тэр бит хоёрын одоо
коучингийн чиглүүлэгтээ тэр зүйлийг хийгээд тэгээд тэнцэнээс сургалтаасаа бас нэг юм одоо үр дүнтэй зүйл бас авч болно. Тэгэхээр ингээд сургалтын хувьд бол тиймэрхүү форматтай явагдана. Баярлалаа Руна коуч. Сургалтаа бүр ингээд детальчж бүр сайхан тайлбарлаа. Зарим хүмүүс ч бас нөгөө сайн бас ойлгохгүй бас яг ямар сургалт байна гэд асуугаад байдаг учраас би бүр яг тэгээд детальчж асуулаа. За тэгээд Руна коуч, Бадма коуч хоёрын 3 оны маань сургалт яг иймэрхүү форматаар явах нь байна. Тэгээд Руна коуч нь бас маш тодорхой хэллээ. Ерөөсөө тэр одоо үйлдэл хийлгэнэ баг багаар одоо юу гэж тэрнээс биш бид бүхэн чинь өчнөө олон сайхан лекц одоо тий семинар одоо юу гэдэг ингээд сайхан сонсоод байж болно тий. Хэрвээ үйлдэл хийхгүй бол тэр хизээч амьдрал дээр буюу хөрсөн дээр ерөөсөө бууж ирдгүү байдгаа. Тэгээд сайхан юм сонсоод тухайн үедээ ваа ямар гоё юм бэ гэд тэгэл өнгөрсөн нэг юм болдог. Тэгэхээр ерөөсөө үйлдэл хийх айгүй чухал байдаг юм аа. Тэгээ энийг яагаад одоо авч хэлсэж байгаа гэхээр түрүүн би заяа коучтой ярих заяа коуч мөн хэлсэн байхгүй. За одоо тэгээ та бүхэн ингээд мөнгө олё. Хүн болгоны асуудал тийм шүү дээ. Амьдралаа дэвшлүүлээ тий. Орлогоо нэмэгдүүлээ. Ингээл тэр тусмаа ээж хүмүүс бол энийг бүр айгүй хүсэж байгаа. Үнэхээр хэрэгтэй байгаа байхгүй. Бид нэр өөрсдөө санхүүгийн хувьд одоо хараад бас өөрсдөө санхүүгийн орлоготой байх юм бол тэр хэмжээгээр бид нар ч бас ингээд нийгэмдээ үр хүүхдээ гэр бүлдээ одоо тий одоо хамгийн наацх нь үн цэнтэйгээс авахгүйлаад ингээд юу биш дээ одоо чадварлаг байж чадчих. Тэгэхэд чинь тийм зүйл байхгүй мөртлөө бид бүхэн ч яриад байдаг. Орлоготой болох юмсан тий мөнгө олох юмсан яах вэ гэд тэгээд яриад хийгээ яваад харин чиг одоо бүр ингэ шат дараалал хэлж өгч штэ. За та үнэхээр хүсэж байна уу те? Хүсэж байгаа бол та одоо ийм юм руу орж ирээч. Ийм ингэх болцоо байна шүү дээ. Ингээ болцоо ийм үйлдэлүүдийг явж одоо бид манай багш минь хэлдэг энэ шат дараалсан системтэй тэр нэг үйлдэл хийж явж ийж бид бүхэн үр дүнд хүрэх юм шүү. Хинээс зүгээр яриад сонсоод тэгэл өнгөрөөл өнгөрчих бол тэгэл тэр нэг сайхан юм сонсоод тухайн үедээ өнгөрж байгаа асуудал юм аа. Сонсогдож байна уу? Тэгэхээр гой сургалт болох нэ. Тэгээд Руна коуч, Бадма коуч хоёрын маань энэ сургалтыг сонирхож байгаа хүмүүс одоо би нэр юуг нь группийг таглаад тавьсан байна. Тэгээд таглаад групп руу н ороод мэдээллийг аваад сургалт нь бүр хамрагдаасаа тэгээд дараагийн тий одоо ингээд зүйл рүү тий иймэрхүү юмд өөртөө хэрвээ үнэхээр хүсэх хэрэгтэй байгаа байхгүй. Би энэ амьдралыг өөрчлөе, би энэ байгаа байдлыг өөрчлөе, би орлогоо нэмэгдүүлье гэж байгаа хүмүүс яг үнэхээр хүсэж байгаа хүмүүс бол гарц гаргалгаа боломж байдгийн шүү. Зүгээр яриад өнгөрөөд яваад байх бишээ гэдгийг л бүр дахин хэлмээр байна. Тэгээд одоо Руна коуч мэнч тэр би ч ингээд ялгаагүй ингээд хүний газ бид бүхэн амьдрал ингээд явж гэн те. Ингээ эргээ харах юм бол айгүй урт цагаар ингээд бид нар чи ингээд бас ингээд хэдэн төгрөгийн араас ингээд яваад байгаа учраас бас боломжуудаа ашиглаад нэмэт орлого олгоод тэгээд явах болцоо байна шүү гэж бүр хэлмээр байна. Тэгээд та бүхэндээ Руна коуч манаас ийм сайхан мэдээллийг бүр товч тодорхой ингээд чиглүүлэгтээ хийж өгсөн үнэхээр их баярлалаа. За тэгээд лайвынхаа төгсөлд бол Руна коуч нь өөр одоо тий хэлмээр зүйл юу байна? Тэгээд тэр асуудыг тавиа хоёлаа ер нь лайв өндөрлөх тийшээ хандъя. Баярлалаа Руна коуч. Маш их баярлалаа. Тэгээд намайг ингээд урьж оролцуулаад миний хөтөлбөрийг бас танилцуулаад эн чинь бол нэг хамт олонний дэмжлэг гэдэг бол маш амар гоё зүйл. Би ч гэсэн нэг өмнө нь бол тэ эрг хамт олон ч гэдэм үү тэ одоо нэг тийм зүйл надад байгаагүй. Одоо нэгээ доош нь ч гэсэн тэ эсвэл нэг шүүмжилсэн нэг ийм одоо хамт олон байх бол одоо хүн ингэж жоох ингээд ахиж дэвшил ингээд гаргадаггүй. Тэгэхээр ингээд эрг хамт олон тэ нэгээ дэмжиж эмгтэй хүмүүс чинь бас нэг тэ хүмүүс чинь ер нь нийгмийн харилцаанд оролцож байгаа юм хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд би нэг дэмжиж урагшилт юм аа. Ганцаараа заавал тэр зүйлийг хийх шаардлага байхгүй. Эхэндээ та хүнээс тусламж аваад надад ийм асуудал байна. Чамд ийм чадвар байгаа бол би одоо энд чинь одоо мөнгө төгрөгөө төлөөд чамаагүй ингээд чиний цагийг ингээд барж байгаа учраас би ингээд чамд ингээд мөнгөний төлөөд чиний чадсан мэдсэн зүйлээс чи би ингээд одоо мэдээд авчия гэдэг нэг юм хүний цагийг үнэлдэг тий. Дээрээс нь эн чинь хүний цагийг үнэлж байгаа боловч бас нэг өөрөө өөртөө эн чинь хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй хүмүүс маань. Тэрийг ингээд мэдхгүй нэг хүнд мөнгө өгөх гээд байгаа юм шиг ингээд байдаг. Гэхдээ олвол нэг өөрөө тэрийг чинь ингээд өөрийнхөө одоо юу гэдэг тэр эрдэм мэдлэгд л хөрөнгө оруулж байгаа зүйл ахгүй. Тэгэхээр та бүхэн маань тий хөрөнгө оруулах тэр дундаа өөрийнхөө тий энэ хувь хүний хөгжил гэдэг зүйлтэй ингээд харамгүй ингээд мөнгөө ингээд өгчий. Эн чинь эргээд нэг одоо насан туршид чинь тий эн чинь боловсрал тий энэ үр хүүхдүүд чинь хүртэл ингээд маш одоо хэрэгтэй зүйл байгаа маа. Эн чинь баг ингээд одоо юу гэдэг маш олон жилийн одоо тэр зүгээр өөрөө ганцаараа хийгээд одоо хийх зүйлийг ингээд коучинг тусламжтай ингээд богино хугацаанд ингээд үр дүнд хүрэх боломж байд юм а. Тэгэхээр та бүхэн маань хувь хүний хөгжилтэй бас ингээд анхаарч байгаарэ гэдгийг одоо энэ үгээр ингээд лайв өндөрлөё. Баярлалаа. Баярлалаа. Маш гайхамшигтай. Яг энэ бол ерөөс хамгийн чухал зүйл байна. Ерөөсөө хувь хүний
хөгжилдөө хөрөнгө оруулалт хийн гэдэг чинь бас хамгийн одоо мундаг хөрөнгө оруулалт байдаг юм байна. Зөндөө олон хөрөнгө оруулалтууд байдаг тий. Өөртөө хөрөнгө оруулалт хийсэн хүн болоод өөрийнхөө үн цэнийг нэмэгдүүлэх нь байна. Өөрийгөө чадваржуулах нь байна. За тэгээд цаашаа эн чинь тэр зам ээж хүн, эмэгтэй хүнд бол цаашаага үр хүүхэд гэр бүлтэй айгүй чухал зүйл байгаад байна. Бүр цаашлах юм бол үр удамдаа хүртэл барыг нөлөөлдөг. Тийм учраас та бүхэн өөрийнхөө хувийнхаа хөгжилд хувь хүнийхээ одоо тий хөгжилд хөрөнгө оруулалт оруулаарай. Тэгжэл бид бүхэн одоо өөрийгөө үн цэнтэй болгох нь шүү дээ. Өөрийгөө одоо бас өндөр үнээр одоо борлуулах болцоотой болох нь байна. Энийг бас заяа коуч нь бас маш гайхамшигтай бас тайлбарлаж хийсэн. Тийм учраас та бүхэн минь үйлдэл хийгээрэй. Үйлдэл хийж одоо бид нар чинь төгс төгөлдрийн синдром ороод ерөөсө бүгдийг тийм одоо тий хамгийн сайнаараа хийснийхээ дараа л одоо үзэгдэж харагдъя. Хамгийн сайнаар тийм хизээч тийм зүйл байхгүй. Төгс гим гэж байхгүй. Харин баг багаар хийж явж идэл тэр зүйлээ хийгээд одоо доторшгүй явж идэл тэр чинь одоо сайжирдаг дээшилт юм байна гэдгийг одоо манай коуч нар болоод ингээ үлгэр дуурайл болоо үзүүлж байгаа. Тэгээ Руна коучтай маш их баярлалаа. Тэгээ миний найз урдгийн минь хүлээж аваад өөрийнхөө үнэтэй тагаа зориулаад тэгээд оролцоо юу лайвд нь оролцсон чамдаа маш их баярлалаа. Тэгээ маргаашийнх нь та хоёрын сургалтанд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд чинийхээ бас дараагийн ажил үйлсэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа Руна коуч. За тэгээ өдрийг сайхан өнгөрөөрэй. Өдрийг сайхан өнгөрөөрэй. Баяр таа. Сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяр таа. Баяр таа.